За хоёрдугаарт нь адгуус нугууд нь хүч ихтэйгээр багыгаан одоо алах хийгээд тэнгэр хүмүүний идэлэл болох бөгөөд өөрийн эрх байхгүй хийгээд бусдын эрхэнд болсноор алагдах болон цохигдох, хорлон үйлдэгдэх нодвож хэлээ одоо алагдах болон одоо дэгвахлаа цохигдох хорлолыг одоо үйлдэх хийгээд Таами тэнгэр хүмүүс луга хамт нэгэн дор жүйвис гэж явах учраас бусад орон тусдаан байхгүй гэж саяын оошил номлосон. Тэдгээрийн орны язоор нь их далай хийгээд бусад нугууд нь түүнээс цацарсан мөн гэж зодын тайлбараас номлосон болоо. За бас хүү харанхуй болон усанд төрөх хийгээд тэдгээрт хөгшрөөд өөхөх болон ачаа хүн дээр одоо альжаах хийгээд тариал мовоодан гэхдээ тэр чинь анжис болон бүү бэргва гэдэг үсийн одоо хусуулах хийгээд даваадан зулгаалгах алах ёсон ч гэсэн адил үгүй олноор инэлт доройтон үйлдээд алагдах хийгээд өсөд сангах болон нар салхиар нэрвэгдэх хийгээд гөрөөчн тэргүүтэн олон үүднээс хөнөөснөөр тэдгээр дор дүй намяа гэж ямар цаг үед жигрэвис донлвин гэж. За айн одоо имиж одоо зовхын ёс нугуудыг санаад үйсэх болон сэтгэлдээ гансруулан үйлдээрээ. Насны хэмжээ нь авдрамаас адгуус нугууд нь дээд нь чогрын дээд урт нь галав болоо хэмээн цээрэмээс урт настай нь бол галав төдий хүрч хүрэх хийгээд богинох нь магадлалгүй гэж номлосон байна гэж. За хоёрдугаарт нь бол адгуус юм байна. Адгуусны зовлон нугууд бол бас бодтойгоор харагдж байдаг тийм ээ. За адгуус нугууд нь бол хүч ихтэй нь мэдээж багыгаа одоо алах хөнөөхүүд бодтой харагдж байна гэж. За тэнгэр хүмүүний бас эд таваар болчдгоо гэж. Адгуусыг бол эд таваар мэтэг өвөлднөс дээ тийм ээ. Тийм учраас тэнгэр хүмүүсийн одоо эд таваар болж байгаа учраас өөрийн эрх байхгүй. Бусдын эрхэнд болох учраас бол алагдах, цохигдох тэргүүтний олон хорлолыг бол амсна. Тэгээ тэнгэр хүнтэй бол хамт нэг дор байж байдаг учраас тусдаа орон гэж бол байхгүй гэж саяын унш номсон. Тэгээ тэдгээрийн гол одоо орны язоор нь их далай байна гэж. Их далайд бол хамаг амтны ер нь гол нь язоор нь үүсэл нь бол уг гарал нь тэндээс байна гэж байна шүү. Тэгээ бусад нугууд нь бол түүнээс цацарсан мөн гэж зодын тайлбараас номлосон. Тэгээ далайгаас нь цацарсан мөн гэж зодын тайлбараас номлосон гэхдээ тэр орчин үеийн бас тэр шинжлэх ухааны тэр нэг юуны ховслын онлмолтой бас энэ талаараа бас төхөөдөж байгаа юм шиг тийм ээ. Тэнд чинь бол амтан хаанаас үүссэн бэ гэхдээ тэр бол уснаас үүссэн. Далайгаас үүссэн гэдэг байна шүү тийм ээ. Далайд эхлээд л одоо нэг амтан байж байгаа. Тэгээд тэр нь сүлдээ том болоод жоохон яг тэр нь нэгэнгүү таах юмгүй юм мэдэхгүй. Ямар ч байсан далай дотороос бол үүсэж байгаа. Тэгээд хоёр нутагтан үүсээ. Тэгээд нэг нутагт амтан үүссэн. Тэгээд их газрын амтан үүссэн гэж үздэг үстэй тийм ээ. Яг тэр шиг л энэ бол яг тэдгээрийн орны заваа гэдэг яг үндсэн язоор нь жамцаач юм буюу бусад нугууд нь дэлээ прова гэж байна шүү тийм ээ. Тэндээс нь цаашаагаа цацраад ингээд үүсээ явсан гэж ингэж зодын тайлбараас номсон гэж. Тэгээд даач ховсдын онол нь бол тэгээ явж байгаа тэрүүлдээ тэр адуусасаа хүн үүсэл явцсан тэгээд гээд болохоос шүү. Ерөнхий юм нь бол хоорондоо төстэй юм шиг тиймэрхүү. Тэгээд ч бас адгуус амтан байж басна, муу заяан төрсөн амтан байж басна, сүйдээ сайн заяа болоод хүн болоод ингээд явчихдаг л. Тэр нь жоон юмрхүү юм. Шаян мумбаад нь чүрж яшин тийм бас хүү одоо тэр харанхуй газар төрчдөг. Ямар ч нар мар үзэхгүй газар төрчдөг. Бол чулуун дотор хүртэл төрдөг гэсэн тийм ээ. Адгуус амтан чинь тийм. Тэгээд чүр усан дотор төрдөг. Тэгээд тэдгээртэй одоо хөгшрөөд бүр өөхөх тэр тийм зовлон байдаг. Тэгээд хүнд ачаанд одоо альжаах тийм ээ. Мовоо гэдэг чинь нэг одоо анжис манжис хөллөө тэгээд газар хаглаад энтийг зовоогоол тэгээд үсийг одоо хусаал зулгаагаал тэгээд содлогч алах ёсон ч гэсэн янз янзаар тийм монголчууд бол өөрлөж алдаг байхад зарим газар бол толгой болгын цавчаа аждаг ч юм уу тийм алах сүхээр одоо цохиод алдаг ч юм уу янз бүрийн одоо амтны алах аргууд энэ төр байдаг. Тэг гэх мэт юм. Тэгээд өсөд цангах
Тэгээд нар салхинд одоо нэр өгдөх гөрөөчин тэргүүтэн олон үүднээс одоо хөнөөс нөө. Тэгэхээр бол цаг үргэлжидэл ялангуяа гөрөөс мөрөөс тэргүүтэн амьтанд бол үргэлжидэл айдас байдаг. Тэгээд адгуусан чон нохоод ч үргэлжидэл айдас байдаг гэдэг дандаа л одоо нуугдж байдаг. Өшөө дээ тийм ээ. Түүнээс бол гөрөөс мөрөөс шиг зүгээр хон мас шиг одоо чон бол бэлчээ явж ийн гэж байхгүй шүү дээ. Дандаа л нуугдж байдаг. Тэгээд дандаа лухтааж хөөгдөж алагдаж. Тийм зовлон бол байдгийм а. Тэдгээрийг бол санана. Яаж санах вэ гэхээр өөрөө яг тийм зовлонтой болчихвол одоо яах вэ гэж ингэж санана. Тэгээд санангуут үүсэл төрнө. Тийм ээ, ид жумаа сэтгэлд гансрал төртөл одоо ингэж байгаа бяцлах юм аа л гэж. Тэгээд насны хэмжээний яадаг вэ? Хамгийн урт нь бол бүтэн галуун турш настай тийм адгуусч байдаг. За тэгээ богинох нь бол одоо магадлал байхгүй юм да. Хизээч авах магадлал байхгүй. Гэх мэт юм. За 3 дугаарт нь харамын одоо хувь ихэд шүтсэн нугууд нь бэрдэд төрөх бөгөөд гэж. Харамын хувь ихийг шүтсэн нугууд нь хэтэрхий одоо юм харамлсан харам ихтэй тийм байсан амьтд бол ядгасч ялаа бэрдэд төрнөө. Тэдгээр нь ч өлсөд цангахлууга төгөлдөр. Арьс болон мах цус нь хатснаар шатсан хожуул мэт. Бүр шатсан одоо хожуул мэт арьс мах нь бүрүүж хатцсан байдаг. Тэгээ дон даас гэх юм. Нүүр нь одоо өсөө дүүрсэн. Ам нь машид гамшин хатах хийгээд хилэн дагбаа гэж. Хилэн дагбаа гэж. Хилэн одоо бүр хорчигдсан тийм байдаг баг. Ам нь одоо машид гам гэдэг нь бол хатах, ангаж хатах юм. Жээ дагбаа гэдэг нь хилэн дагбаа гэдэг нь бол бүр нөгөө нэг хорчоогоод одоо бүр хатах юм юм да. За үүн дор 3 гэж. Идэ сай гомлоо гэж. Идэ ундаанд гадна талдаан түүтгэр байдаг. Идэ ундаанд дотоодын түүтгэр байдаг. Идэ ундаа өөрт нь түүтгэр байдаг гэсэн юм 3 янзын бэрд байдаг юм аа гэж. Анхных нь тэдгээр нь булаг болон нуур хийгээд цөөрөм нугуудад одоо цэв гэж бүрд юм гэдэг юм тий. Бүрд нугуудад жуана гэж хүрвээс тэнд амтэн илт болон жад болон богино жадыг одоо барьсан нугуудвэр чир гогорж идэгч гадагшаа хөөж үлдэх хийгээд усан ч идэ бээрт одоо үзэгдээд уухыг үл хүсэх болгоо гэж. Тэгэхээр тэрийг бол энэ бол гадна талаас нь төвлөрөхтэй. Тэгээд нэг нуур цөөрөм метр одоо хараад ингээд давхад очтол нэг бол гадна талаар нь янз бүрийн одоо актер тийм сэлэм жадамтэр барьсан юм байгаа. Тэгээд хөөгөөд ингээд одоо алчих гээд ингээд ойртуулдаг. Дараа гэж нэг юм ойртоод яг очиод уух гэтэл нөгөө нэг сайхан ус чинь бол идэ бээр болоод ингээд хөвчдөг. Тэгвэл тэр ямар ч одоо уух хүсэлгүй одоо ийм ууж идэх одоо хүсэлгүй ийм одоо болчихдог гэж. Тийм бэрдний байдаг. За энэ бол идэ ундаар гаднаасаа төвдөрхтэй гэсэн. 2 дугаарт нь идэ ундаа дотоодын төвдөрхтэй гэдэг нь юу хэлж байгаа нөхдөд. 2 дугаарт нь ам нь хавмиг зам зүүнний сүүгч төдий байх хийгээд хаа барваадан баваажин гэж. За ам нь бадарсан хийгээд уртан хийгээд сүа чаваади гэж. Ходоод нь их бөгөөд шанжис гиг мажавар бусад бэр зэтгэрийг үйлдэлгүй өөрөө идэ ундаа олох болохнооч идэж ууж үлж чадах болоо гэж. Тэгэхээр гадна талаас нь хэн нэгэн бол цаад хийхгүй өөрөө хичнээн идэ ундаа олсон ч гэсэн түүнийг идэж чаддаггүй гэж. Яагаад вэ гэхээр тэр ам нь зүүнний сүүгчийг жижиг юм. Тэгээд хаа барваа гэж. Аль эсвэл ам нь одоо барваа гэхээр бадарсан. Бавааж гэхээр уртай хоолоо молоод нэг тэр урам муур гартсан. Тэгээ сүвачив гэхээр ходоод нь маш том. Ам нь жижигхэн иймэрхүү юм байж байна. Гэхдээ тэр жижигхэн амаар тийм том ходоодыг энэ төр бол яаж хооллох вэ? Тийм аль эсвэл ам нь одоо итгэх том тэгээ хоорондоо бараг нийлдэггүй хаагддаггүй хамхигддаггүй учраас идэ ундаа идэгч болцоо гэж үүдэг юм. Гэх мэт тиймэрхүү байдаг учраас бол бусад бэр зэтгэр үлдээгүй ч гэсэн өөрөө идэ ундаа олсон болохноос түүнийг идэж ууж чаддаггүй гэж. За 3 дугаарх нь идэ ундаандаа төвдгэртэй гэдэг юм. Галын очийн пермажин шижавис. За энэ нэг бэрдийн нэр байна тийм. Мэжэн пермажин гэж. Галын очийн эрхэт хэмээгч бэр идэ совоод нь тумба тамчдаг гэж. Идсэн болон одоо уусан бүгд нь
мэр барна гэж гал болон бадраад түлх хийгээд гэж. Жанжин сава одоо бузар одоо булайг идэх гэх юм уу, жанжин гэж одоо азар бузарч нөгөө энэ гэсэн тиймэрхүү маягаар орчуулсан байдаг. Тэгээ азар бузар гэх юм айлс бол одоо тийм муухай бузар идээг одоо жанжин сава шиж аваа. Жанжин сава гэдэг бас тийм одоо нэртэй тийм одоо тийм азар бузрыг одоо идэгч гэх юм уу. Айлс бол одоо бохрийг одоо идэгч гэх юм уу. Бохрийг идэгч гэж хэлбэл бараг болох шүү. За бохрийг идэгч хэмээх чинь гэж. Төрүүнийх нь бол галын очин одоо эрэхт гэж. Тэр нь бол эдсэн усан бүх юм нь дотроо гал бол бадардаг тийм. Энэ бол бохрийг одоо идэгч хэмээх чинь шанжи саашин томаад гэж баас шээсийг идэхийгээд уух болон за ариун бус хийгээд намла дингаа гэж огторгуйд үнэр нь одоо үнэртсэн гэдэг нь огторгуйд одоо муу үнэр нь анхилсан. Тэгээ дандаа хорлолтой муушааж үлдэх төдийг л саадунгж одоо идэж уудаж үлддэг болоо. Тимийг идэж чаддаг. Тийм байдаг тийм ээ. Цагаан шхуртан төртөөс сайсуу нам саваад нь сайсуу арнуу саваад нь сайсуу гэл баахан гардаг тийм ээ. Айлс зөвхөн одоо нус цэр иддэг. Тэгээд муу юмар хоолдог, баас шээсээр хоолдог. Тэгээд янз бүрийн тийм юмнууд байдаг. Тэдгээр. За хажигны арангийн шаалаа жажин саалаг. Зарим нэг нь бол өөрийнхөө одоо махыг ч гэсэн тастаад иддэг. Замаад нь самбуун саадун жод мөнөөс өгч. Ариун болон сайн идэ ундааг өрөөсөө идэлж чаддаггүй болоо гэж тийм амтан байдаг гэж. Угаасаа сайн юм идэж чаддаг, муу юм иддэг тийм амтан байдаг гэж. За найны юмны дээж идэж чаддаг амтан ч гэсэн байдаг гэж. Тийм учраас лагдар магдар одоо гаргадаг шиг. Бүти юм идэж чаддаггүй. Тэр гэж ярьдаг тийм зарим амтд. Заавал хүмүүний хадсч мадсан ч юм уу тийм үлдэгдэл юм идэх ч юм уу тиймэрхүү. За орн нь жалбун хав гэдэг тэр жаргад хүн бүрий жалбун хав гэдэг юм. Хааны одоо ордон замбуу төв үүний ог доор тийм ээ 500 бээрээр одоо таслагдваас 500 бээрийн одоо асад байдаг хийгээд бусд нь түүнээс forever цацарсан гэж түүнээс үүссэн гэж авидрамын тайлбараас номлосон байдаг. За бэрд бол хүний төвд ч гэсэн дөндөө байдаг гэдэг тийм. Насны хэмжээ саяын оош болон авидрамаас зодоос хүмүүс нугуудын даваа чиглэг 1 сарыг 1 хоног болгож үйлдээд өөрийнхөө насаар бол 500 жил одоо хүрдэг гэж зарлигдсан бөгөөд шиврэнгээс ч гэсэн барчид мэдвэр дунал дэнжрүва гэж. За саад тотгоргүйгээр зовлон шүтэх болох. Нийвэр жадвын лайжин шавааны гэж. Гэмт явдлын үүлийн цалам нь саравис жимбин. За хатуугаар үүлийн одоо цалам хатуугаар хүлэгдсэн амтэн зарим нэг нь жил 50000 нугууд хийгээд түмч чи мижүр гэж. За түм жилийн турш ч гэсэн чи мижүр гэж үхэх болдгоо гэдэг нь үхэдгүй одоо амьдрдаг тийм урт наслтгаа гэсэн. Бэрдийн барчид мэдвэр ихлэ завсар одоо тийм саад тотгоргүй буюу ямар ч зай завсаргүй гэсэн барчид мэдвэр гэдэг. Зай завсаргүй л зовлон шүтж байдаг. Ингээд зовж байдаг. Зовж байдаг юм аа. Тэгээ тэр амтэн чинь нас нь ямар байдаг юм бэ гэхдээ зэрэг тэр зовлон одоо үүсгэх гэмт үйлийнх нь тэр гэмт явдлын үйлийнх нь цалам бол машид одоо хатуу тийм цалмаар бол хүлэгдсэн. Тийм амт юм аа тэр бэрдэг тийм амт юм гэж. Тэгээ тэр бэрдийн зарим нь бол 50000 жилийн хүртэл насалдаг. Зарим нь бүтэн түмэн жил ч гэсэн үхэлгүй одоо ингээ амьдрах ийм тохиолдлууд байдаг гэж хэмээн зарлигдсан байна. Бэрд зарим нэгийн одоо насны хэмжээ нь бол 50000 жил хийгээд зарим нэгний насны хэмжээ нь түмэн жил 100000 жил гэсэн үг шүү дээ тийм ээ байдаг гэж дэлбээс одоо номсон байна гэдэг. Тэр нь бол хүний жил юм уу өөрийнх нь жил юм уу? Өөрийнх нь жилээр тооцох юм бол түрүү хүний 1 сараар хоног хийгээ тэгээ тооцох юм бол өөрийнх нь жилээр гэсэн гэж гарсан шүү тийм ээ тэр юм. 500 жил гэсэн тэгээ тэр нь бол 50000 ч байдаг түмч байдаг гэж. Ансан сумхаалаа лүүжийн цад эва мэддэг гэж. За 3 муузая гурвууланд нь биений хэмжээ нь магадл байхгүй. Нүглийн эрхээр их баг элдв янз байдаг гэж саяын оошид бол номсон байна гэж.
Тэр 3 музын гурвуулангийнх нь биенийх нь хэмжээ нь бол ерөөсөө тийм байхгүй, магадл байхгүй гэж. Тэгэхээр нүглийнхаа ирэхээр бол нүгэл ихтэй бол том бие, нүгэл багтай бол жижиг бие авах чинь элдв янзын байдаг саяын уучлал зарлагдсан гэж. Дөндөө харж байхад бол өчүүх нүдэнд үзэгдэхгүй ш дөндөө байхад адгуус байхад бол маш том ч адгуус байж байна шүү дээ. Тэрэн шиг. Тэр мэт болвоос муу зайны зовлон тэдгээр нугуудыг санаваас одоо галын одоо нурманд гараан оруулаад 1 хоног суух хийгээд өвлийн одоо жавар гүн таг ганлаа гэж. Өвлийн одоо жаварт чаг бүвсүү гой мэдвэр гэж. Өвлийн одоо жаварт мөсөн хонголд ховцос үгүйгээр тэр төдий суухыг гээд 1 хоног суух гэсэн. За шаг 2 гэсэн. Хэдэн хоног идэ ундаа үгүй хийгээд биен дээр батхан тэргүүтэн хазах соо даваа гэдэг нь шүтэн тайлбарыг хазах гэсэн. Хазах төдийгч тэсгэд бэрхтээ аваас халуун там, хүйтэн там, бэрд адгуус нэгэн бэр нэгийг одоо идэх нь сомбор мэдвийн гэж. Нэгийг амьдаар нь залгихын гэж. Сомбор мэдвийн гэж. Сон гэдэг нь амьд тийм ээ. Сомбор мэдвийн амьдаар нь залгихын зовлон тэргүүтнийг биевэр ямар тэсгэвдээ гэхээр одоогийн энэл доройтсон жишээд одоогийн доройтол жишээд машид айхыгээд эмээсэн сэтгэлийн журваа гэж өөрчлөлт матан бардуу гэж гарахыг хүртэл бяцлагаж үлдээрэй л гэсэн. Сэтгэлдээ тийм өөрчлөлт иртэл бяцлагаарай л гэж. Одоо музейн зовлонгуудыг санах юм бол тийм ээ. Одоо бид нар галтан нурам дотор галын одоо тийм нурам дотор гараа оруулаад тэгээ юу 1 хоног суух тэгээд 1 цагч тесч чадахгүй гэдэг тийм ээ. Тэгээ суух бол одоо ямар байх вэ? Тийм ээ. Тэгвэл тэрнээс чи халуун там бол хэдэн сая дахин илүү шүү дээ гэж. Тэгээ өвлийн одоо тэр хүүтэн жаварт мөсөн хонголд хувцсгүйгээр одоо 1 хоног суух бол ямар хэцүү байх вэ? Тэгвэл тэрнээс хүүтэн тамын зовлон чи хэдэн мянга дахин илүү шүү дээ. Зарим нэгэн хэдэн хоног 3 хоног 4 хоног одоо хоо дундгүй явбал ямар байх вэ? Тэгвэл там бэрдийн зовлон тэрнээс чи хичнээн мянган жил сая жил одоо хоолгүй юм шүү дээ гэж. За биен дээр бол одоо батхан байг тийм ээ шумуул одоо хазаад ингээд байхад бол ямар хэцүү байдаг вэ тийм ээ. Тэгвэл адгуус чи нэгээ идэх юм бүр амьдаар нь залгдаг хүртэл тийм зовлон байна шүү дээ гэж. Тэгэхээр зэрэг тэдгэрийг биевэр яаж одоо тэсгэвдээ гэсэн тийм одоогийн энэ одоо доройтол дээр жишээд тэгээд одоо өөртөө тийм одоо адгуусны зовлон төрчих үедээ гэсэн тийм айдас болгоомжлол одоо гарах хүртэл тийм өөрчлөлт одоо сэтгэлд гарах хүртэл бол дадуулан үлдээрэй л гэж. Одоо дин самбис одоо сайн шүтэнээр тэр мэтийг санаад урд хураасныгаан арилгах хийгээд хойшид жүгваа гэж орхын цөөрүүлэн одуулах хийгээд буян урд хурааснаа дуршил хатуугийн одоо монломж эсгэж өрөөлөөр амын уруулснаар олонтой арвижуулах хийгээд шинээр хураахын үүд олон дор орсноор шүгвэс човно гэж орох одоо болсноор өдөр нижгээд чөлөөг донжиндуу 60 ядлаа гэж хэрэгтэй болгох одоо боломж байна гэсэн болгох бөгөөд одоо тэдгээр нугуудыг ис санамаас муудянд унсан цагт айдас тэдгэрийг жигва тэдэг гэж айсан тэдгэрийг авралыг эрвч олдохгүй хийгээд тэр цагт үйлдвэр болон үйлдвэр бусын орхил авалдор оюуны хүч үгүй гэж жонжгоос зарилгсан болоо гэж. Тэгэхээр одоо сайн шүтээ олцсон байгаа энэ үе дээрээ л тэр мэт санаад урд хураасан одоо нүгэл хилэнцээ байл тэрийг арилгаад хойшид нүгэл хилэнцгийг одоо хийхэд орох тэр тоог нь цөөрүүлэх хийгээд за харин буйны үйл урд хураасан нугуудаа сайхан улам одоо дуршил хатуу тийм сайхан өрөөлөөр амын одоо сайн төрөлд төрөх ч юм уу сайн төрлийг авах чөлөө учир төрлийг авах тэргүүтэнд амын ингэж уруулж тэгээд тэр үйлээ улам одоо арвижуулаад өөрийнхөө буян даган байсах юм бол өөрийн буян арвижна гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрэн шиг арвижуулаад тэгээд шинээр одоо буйны үйлэнд орох олон үүдийг бол нээгээд ингээд байх юм бол харин өдөр бүрл чөлөө учирлыг олсны хэргийг бол гаргаад байна гэж. Тэгэхээр одоо тэдгээр нугуудыг санахгүй байж байгаад
сүүлд нь хожим муузын дундсан хойноо хичнээн одоо айсан ч гэсэн тэдгэрийг бол аврах тийм авралыг бол ирээдж болдохгүй. Тэгэхээр муузын төрцөн тэр цагт бол жаваад нь жаваа маян ба тийм ээ юу хийх ёстой, юу хийхгүй, юуг төвчих ёстой вэ гэдэг тэр одоо дорлон гэж байна тийм орхил авлыг одоо ялгах тийм оюуны хүч бол байхгүй, угаасаа байхгүй болчихно. Тийм учраас бол хичнээн одоо адгуулсан төрцсөн хойноо аврал одуулчих юм бол авралчна байхаа гэсэн тийм юм байхгүй. Тэр үед бол юунд аврал одуулах ёстой, яах ёстой энэ төр гэдгийг тийм ялгах оюуны хүч энэ төр бол угаасаа байхгүй болчихдөг юм аа. Тийм учраас одооныхоо энэ чөлөө учир түүний бие хамгийн гол чөлөө учрал нь юу гэхтэй тэр бол далай багшуд айлдаад байгаа ш. Намжид гэдэг байгаа ш. Миний намжид. Намжид гэдэг чинь нэн ажиглах гэсэн юм. Ямиг ажиглж шинжилж чаддаг. Ажиглж шинжилээ зөвийг одоо олоод бурууг нь одоо яаж чаддаг. Тийм одоо чадамжид хүний одоо чөлөө учир түүний бие гэдэг хамгийн гол нь тэр байгаа юм. Түүнээс бол хоёр хөл дээр явдаг, хоёр гараараа юм хийдэг бол адгуусч байна гэдэг ба ш. Тийм ээ. Тийм одоо тамч байгаа, тийм бэлтж байгаа. Юм ярьдаг одоо бэр 5 м бол юм ярьдаг, 5 м бол юм ярьдаг гэж гараад байна ш. Тийм ээ. Юу ч мэдэхгүй би өлсөж байна, сангаж байна гэдэг энэ төр гэх мэтийн зарим үед бол бэрдүүд бол хор зугаантай ч хүнээс түргэн одоо тийм ухаантай ч байх. Тийм одоо байсан тийм түүх мөх томог момог өндрүүд бол байдаг шүү дээ тийм ээ. Тийм учраас бол хамгийн гол нь юу гэхтэй дэрвэл төв буруу ялгаж бодож чаддаг тийм. Тэр нэг юу бол хүний одоо хамгийн гол ялгамж юм. Тийм учраас түүнийг одоо ажиглаад ингээд байх хэрэгтэй маа гэсэн.